Дархан аймагт хөдөлгөөний хязгаарлалтад орсон хөвсгөл булган орхон аймагуд болон баруун 5 аймгийн иргэдийг орон нутагт нь буцаах ажлыг 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн билээ. За хөвсгөл аймаг руу 357, за орхон аймаг руу 167, булган руу 67, Өвөрхангай аймаг руу 11, Увс руу 20, Сэлэн аймаг руу 1145 иргэнийг буцаасан байна. За хамгийн сүүлд буюу өнөөдрийн байдлаар Сэлэн аймгийн Харьяат 223 иргэн 7 автобусаар орон нутаг руу буцлаа. Мөн Дус аймаг руу 17% тээврийн хэрэгслэр 55 хүн буцсан байна. За ингэснээр 5 хоногийн хугацаанд 2067 иргэнийг орон нутагт нь буцаагаад байгаа юм а. За үүний зэрэгцээ дээрх аймагуудад хөдөлгөөний хязгаарлалтад орсон дархны иргэдийг ч мөн хүлээн авч PCR шинжилгээнд хамруулан гэрт нь хүргэх ажлыг зохион байгууллаа. За Дархан аймгийн онцгой комиссоос 12 сарын 1-ний өдрөөс эхлээд баруун 7 аймаг, Архангай аймгийг оруулаагүй 7 аймаг, Эрдэнэт булган хөвсгөл, за Сэлэн аймаг руу иргэдийг одоо бүрэн шинжилгээнд хамруулж PCR шинжилгээнд хамруулж гарах ажлуудыг зохион байгуулж өнөөдрөөр одоо ер нь дуусгар болж байна. За эдгээр аймагуудтай холбоотой иргэдийг бол PCR шинжилгээ, за оюутнуудыг бол одоо давхарцсан 3 дахь удаагийнх нь төрөвчсөн онцлогын шинжилгээг хийлгэж, за Сэлэн аймгийн одоо 14 сум руу бүрэн гарах ажлууд ингээд өнөөдрөөр дуусч байна. За өнөөдөр Сэлэн аймгийн эдгээр сумдаас одоо иргэдийг авах ажил маань бас дуусна. За өчигдөр бол Бугунд Ерөө хөдөр зүүн хараа Сэлэнгийн төв Сүхбаатар хотоос иргэдээ авсан бол за өнөөдөр бусад сумдад байгаа иргэдийг одоо татан авах ажлууд одоо яг одоо үргэлжлээд явагдаж байна. За ингэснээр Сэлэн аймгийн сумдад гарах орох иргэдийн хөдөлгөөн бол одоо үндсэндээ дуусч гэнэ гэж ойлгож болно. За 12 сарын 7-ны 22 цаг хүртэл бид нар баруун одоо 7 аймаг, за мөн Эрдэнэт булган хөвсгөл гэсэн аймагуудаас өөрийн унаад хэрэгтэй иргэдийг төрөвчсөн онцлогын шинжилгээнд одоо хамрагдсан иргэдийг хүлээж авах юм боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл халдварын халдвар гараагүй бүс нутгуудаас бол бид нар төрөвчсөн онцлогоор иргэдийг авж байгаа. За Эрдэнэт хотоос бол PCR шинжилгээтэй иргэдийг хүлээж авж байгаа гэдэг мэдээллийг иргэдэд өгье. За Улаанбаатар Дарханд байгаа Улаанбаатар хот болон зүүн аймагуудын за урд аймагуудын одоо иргэдийн тухайд бол 2 хоногийн хугацаанд бид нар бүртгэл хийсэн. Өнөөдрийн байдлаар бид нарт 1820 иргэн бүртгүүлсэн байна. За эдгээр иргэдийн шинжилгээ авах ажлыг бол маргаашнаас эхэлж одоо үе шаттайгаар зохион байгуулна. За Улаанбаатар хотод байгаа иргэд маань өнөөдөр бүртгэлээ хийх боломжтой болсон. Ингэснээр маргаашнаас эхэлж бас мөн шинжилгээндээ хамрагдах боломжтой. Ингээд эхний ээлжинд 2020 оны 12 сарын 7-ны өглөөнөөс эхлээд хоёр талаасаа иргэдээ оруулах гарах энэ хөдөлгөөнүүд одоо нэгдэх боломжтой болж байна. Энийг одоо улсын онцгой комиссоос бид нар чиглэл өгсөний дагуу бид нар нэгдсэн зохион байгуулалтаар хийх шаардлага боломж нь нэгдэж байна. За Дархан аймгаас гарч байгаа иргэдийн тухайд бол бид нар өдөртөө 500 орчим иргэнийг л одоо PCR шинжилгээнд хамруулах одоо хамгийн дээд максимум боломж нь ийм байгаа. Тийм учраас иргэдийг бол эренбэлж нэн тэргуунд одоо эрүүл мэндийн шалтгаантай болон бага насны хүүхэдтэй за ийм иргэдийг бол ахмад настай иргэдийг бол эхэлж төрүүлж гаргах энэ ажлыг бол эренбэлж зохион байгуулж иргэдийг одоо дуудах байдлаар уцаар нь мэдэгдэж шинжилгээнд хамруулах энэ ажлуудыг зохион байгуулж иргэдийг үе шаттай гаргах ажлуудыг хийгнэ гэдгийг иргэдэд мэдэгдэе. За өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос коронавирусын халдвар бүртгэгдсэн аймагуд руу хөдөлгөөний чиглэлийг улсын онцгой комиссоос зам тээврийн хөгжлийн яамд өгчээ. Тиймээс Улаанбаатараас Дархан руу, Дарханаас Улаанбаатар хооронд зорчих хөдөлгөөнийг иргэдийн PCR шинжилгээний хариу хүндэслэн зохион байгуулж, бүртгэлийг эхлүүлж, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг авч эхэлж байгаа юм байна. Дархан аймгаас Улаанбаатар явах иргэдийг Smart Дархан Цэком захин хуудасаар бүртгэсэн бөгөөд өнөөдөр өдрийн 12 цагийн байдлаар 1824 иргэн бүртгүүлснээр захин бүртгэл хаагадлаа.